төр чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самцхан өрхөмд сонсогчлоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Шинэ оны мэндийг хүргэе. Их Монгол радио сонсогч та бүхэндээ ажлын өдрүүдийн даваа лавг баасан гараг бүрийн их үдийн 14 цагаас цай уух зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг байгаа. Бид энэ удаад сонсогчдын маань маш удаан хүлээж байгаа нэгэн зохиолыг та бүхэндээ хуваалцах гэж байгаадаа маш их баяртай байна. Ингээд өнгөрөх оны 6 дугаар сард сонсогч та бүхэн маань хүрч байсан. За зохиолч Сэрчингийн үүр цайхын их хүн 2 дугаар дэвтрийг албан ёсны зөвшөөрлөлтөөр та бүхэнтэйгээ хүргэхэд бэлэн болсон байна. Ингээд зохиолоо та бүхэн таалан сонсноо. Зохиолч Сэрчин хүүхд үүр цайх. Зохиол их хүн 2 дугаар дэвтэр. 1-р хэсэг. Хүй, чи яасан бүдүүлэх хүн бэ? Гэж цагилгаан шатны төвчлүүр дээр дарах гээд зэрэг гараа явуулж санамсаргүй бугууг нь хальж шүргсэн хэр тааруу хувцастай. Урд хожид харж байгаагүй загварын нэвсийсэн урт юмыг сүүжээрээ шар давуугаар ороож бүсэлсэн ир рүү хашигчих хүүхнийг Гермалиш гих бөгөөд уг гарал нь Германаас гаралтай хэдийч аав ээж нь Америкт цагаачилж ирээд түүнийг төрүүлсэн тул эндхийн уухан иргэн ачаа. Тэрээр нөхөртөөгөө суугаад 10-аад жил болж байгаач огт хүүхэд гаргаагүй өрөвдөлтэй хүүхэн юм. Эмнэлэгт хандсан ч түүнийг төрөлхийн хүүхэд гаргах боломжгүй гэж хэлснээс хойш сүүлийн 2-3 жил юм л бол нөхөртөөгөө ам мөрийч хөөрхийн нөхрийгөө их хэдэд ажирч дээрлэх болжээ. Түүний нөхөр гэж огт юм дуугардаггүй ир байхаагаад анх түүнтэй танилцахдаа арай гайгүй шахуу дуу шууртай ир байсныг цаг хугацааны явцад Гермагийн ааш ийхүү хад чулуу шиг таг гүлийсэн ир болгон хувиргажээ. Тэр усан онгоцны ахмад тул байс хийгээд хүлэг рүү явж далаагаар урт аяллаа эхлээд 10 хоногийн дараа ирчгээд 10 хоног амраад дахин урт аялалдаа гарна. Заримдаа сар орчим алга болох ч ирсний дараа мөн л сар амарна. Харин Герма нэгэн албан байгууллагт угтах үйлчилгээний ажилтан байснаа одоо менежер болон тушаал дэвшээд эргэн тойрныхон ажилчдыг гэр орныхон байдлаас ч юм уу эсвэл хүүхэд гаргаагүй удсан хүүхний хахир хатуу хаашаараа ч юм уу байнга шахуу дарамтанд байлгана. Ажилчид нь омдол гаргах хэдий ч эзэн нь түүнд талтай. Сайн ажил хийдийг нь харгалзан үзээд байнга л өмгөөлж хамгаална. Тэр нөхрийгөө байхгүйд гадуур хоол идчихэд ирэх бөгөөд харин байгаа үед Германы жүүд хүний генээр гэр орноо хоол хийхийг илүүд эрхмэлнэ. Энэ гэр бүлийн амьдрал нэг тиймэрхүү. Нөхрийгөө байхгүйд гадуур дотор гарч найз нөхөд гих нөхөргөө голдуу нөхөртөөч саяхан суусан. Хүүхэд хараахан гаргаж амжаагүй хідэн хүүхнүүдтэйгээ нийлэн шөнийн цэнгэний газар, ресторан, хоолны газруудаараа хэлхэлдэн явж энэ тэрийг хов болгон ярьцгааж цэнгэлдэх бөлгөө. Ийн явхдаа тэдний зарим нь харчуулыг татаж чангаахан шинүүхэнд
Нэг л мэдхэд цаг хугацаа явсаар хүүхэн 45 насныг өнгөрөх үедээ үр удам үлдээх боломжгүй гэдгээ дуулаад боож өгөх нь холгүй уур цухалтай явдаг болсон нь. Хэрэг мандлаа. Ууртаа байсан хүүхэн хажуу талын хүмүүс рүү харснаа. Та нар харсан байз? Энэ бүдүүлэг залуу зориуд надад гар хүрлээ. Миний гоо сайхны гарыг минь гутааж түүнд бохир сарууга хүргэсэн учраас навч чамайг нин даруй бэлгийн хүчирхийлэгч гэж гомдлоор шүүхэд дуудах болно. Гэхэд залуу түнд юу ч хэлсэнгүй. Нэрийн хуудас гаргаад ямар ч аялгагүй англи хэлээр таныг дуртай хүлээж авах болно гэжээ. Хэд хоногийн дараа шүүх хурал боллоо. Шүүх хурал дээр шүүгч ийхүү асуулаа. Гэхдээ та зориуд энэ хүүхний гарыг элэх маягаар шүргсэн гэдэг үнэн үү? Гэхэд би шүргсэн нь үнэ. Гэхдээ цагилгаан шатны товчлууд дарах гэсэн. Гэтэл хүүхний өмгөөлөгч босож эсэргүүцч байв. Нэгэн товчлуурыг дарсан байсан. Манай үйлчлүүлэгчийн бугууг харчхад зориуд өөр сэтлэр бугуунд нь хөрсөн. Би тэгсэн. Ингэж залуу бууж өгөх нь танхим цумсан хүмүүсийг шуугуулад явчихлаа. Шүүгч саяны үгийг буруу сонсчих уу гэж эргэлдсэн байртай. Гэхдээ та саяны үгээ давтаж хэлнэ үү? Гэхэд тийм ээ. Би энэ хүүхнийг мэдэх юм. Надад энэ хүүхний нөхөр хандаж хүүхэдтэй болохгүй байна. Би таныг Монголоос ирсэн алдартай барайч хүн гэж сонссон юм байна. Тиймээс та нэг надад арга чарга юу вэ үзэж өгөөч гэж хүсэл тавьсан. Нөхрийнхэн судсыг барихад хэвийн бөгөөд хүүхэд тогтоох чадвартай ямар ч өвчин хуучгүй хүн байсан. Гэхэд дахин танхимаар дүүрэн шуугилдаад явлаа. Гэхдээ наад хүнээ ялал. Гэхдээ ямар худалч тэмүүлчин бэ? Хаа газраас ирсэн хар ажилчин гих зэрэгээр орилолдох сонсогдлоо. Шүүгч саяны явдлыг нэгэнтээ давтан асууж яриулсны дараа "Гэхдээ та үнийг нотлох хэрэгтэй дээ. Чадахгүй бол бэлгийн сэдэлтэй хүчирхийлэл үйлдсэн гэж үзээд хүндхэн асуудалд унах нь дээ" гээд. За, шүүх хурал 7 хоногор завсарлаа гэлээ. Өчигдөрхөн залуутай уулзсан нөхөр нь би орой 14 хоногор ажилд явж байна. Энэ хугацаанд та ямар нэгэн аргаар манай эхнэрийн судсыг барьж өгч чадах уу? Арга нь олдох байлгүй те. Ингэж хэлээд хоцорчээ. Гэтэл 7 хоногийн дотор нотлох хэрэгтэй байдаг. Ийм бодрол олон янзын ажилдаа дарагдан байтал 2-3 хоног өнгөрчээ. Гэтэл нэгэн өглөө залуугийн байрлах өрөөний удас гинэд дуугарахад амплаа. Сайн байна уу? Та нөгөө Монголоос ирсэн барайч мөн үү? Гэх эмэгтэй хүний дуу сонсогдлоо. Байнга л хүмүүс үйлчлүүлж байх тул тэдний нэг визгэж таамагласан залуу. Уучлаарай. Ойрын хэд хоног хүмүүс үзэж судас барихгүй байгаа гэж ийдгээр татгалцахад нөгөө эмэгтэй их л сандарсан байртай. Гэхдээ та миний судсыг барьж оншилж өгвөл би танд хангалттай хөлс төлнө шүү гэж хэлэх сонсогдлоо. Үүнийг сонссон залуу бяцхан гайхширч би үнгүй барьдаг. Миний хийдэг ажил програм бичлэг. Надад хангалттай мөнгө байгаа тул та хөлс мөнгө гэж ярих нь намайг доромжилж байгаа мэт сэтгэл төрүүлж байна гэлээ. Ярьсан эмэгтэй ер салах шинжгүй зөвлбөрийн санал тавьж гуйсаар байсан тул эцэстэн залуу. Янз бүрийн өвчин хуучинд баригдсан хүмүүсийг барьж өгөх тоо. Татгалзах нь бидний дээд тэнгэр мөнх тэнгэрээс өгсөн их өвдсийг утаанд оромжилж байгаа хэрэг билээ. Ядарсан хүмүүсийг цагийг хойш тавилгүйгээр тосхорг гэж хэлдэг байсан багшийнхан үгийг бодож үзээд. За яах вэ? Би танд туслая. Та надад харин юу ч төлөх хэрэггүй. Одоо хүрээд ир гэлээ.
Эхүүдийн үед нүрээ харалчуураар халахлан болсон эмэгтэй залуугийн хаалхыг тогшоод тантай уцаар ирсэн хүн байна гэжсээр орж ирлээ. Залуу ирсэн эмэгтэйгийн судсыг барьж үзснээ толгоос ихсэрч. Гүй та автомашины осолд 10-аад жилийн өмнө орсон байна. Савч нь хазаачихжээ. Гүй хэрэг үсвэл таны судсыг 3 удаа барьж өгөхөд л зүгээр болно. Ирэх сард хүүхэдтэй болох боломжтой. Гэрвэлтэй үстэй гэж ихэд илтгэр асуулаа. Эмэгтэй байлгүй яах вэ? Та яаж автомашины осолд орсныг минь хугацаатай ингэж хэлж чадсан юм бэ? Хэмээн биширсэн байртай залуу руу харвалаа. Монгол улсад над шиг барайч их олон бий. Би жилээр нь хэлж чаддаг. Тийм байхад тэд харин сарын наривчлалтай хэлнэ шүү. Би зүгээр л сонирхогч барайч гэлээ. Үүнийг сонссон эмэгтэй баярлалаа. Үүнийг танд хэмээн бодолтой мөнгө өгөхөд залуу авахаас татгалзлаа. Яаж ч өгөх гээд хичээгээд чадаагүй тул эмэгтэй нууцаар орон дээр үлдээгээд гарахтаа би дахиж хизээ ирэх вүлээ гэхэд сая барайд болчлоо. Хэрв 2 сарын дараа хүүхэдтэй болохгүй бол энэ утсаар холбогдоод хэлээрэй. Эсвэл энэ мэйл рүү загтал бичээрэй гэж хэлээд нэрийн хуудасаа өглөө. Ийхүү хэрэг явдал болж эмэгтэйг гараад нилээд утасны дараа орон дээрээс юм авах гэж тонгойтол бодолтой мөнгө хараад ихэд гайхаж "Гүй ямар сонио хүн бэ? Хэрэггүй гээд багт" гэж бодсоор онгойлгож үзвэл нэг бодол 10,000 $. Байжээ. Дараа л үнийг уцааж өгье та гэж бодсон залуу түүнийг аваад банкнд хийхээр цүнх рүүгээ шидэж эхлэв. 7 хоног өнгөрөхөд залуу баримт олж чадсангүй шүүх хуралд орохоор явж байна. Ийхүү бэлгийн хүчирхийллийн сэдлийг үйлдсэн гэх шүүх хурал эхэллээ. Гадаана нь битүү сэтгүүлч нар байхагаад тэд шуугилдан "Та Монголоос ирсэн бэлгийн хүчирхийлэгч мөн үү? Та ямар зорилгоор эмэгтэйгийн биед халдсан бэ?" гэх шиг сэтгэл имзэглэм асуудлууд гайхшруулсан олон асуултаар түүнийг өгсөн ч тэрээр нэг ч үг дуурсан байна. Тийхүү явсаар шүүх танхим руу шууд яваад орлоо. Хурал эхэллээ. Шүүгч "Та баримт олсон уу?" гэвэл залуу "Үгүй шүүгч. Та энд зориудаар бас эмэгтэй туслах зорилгоор биенд нь хүрснээ нотолж чадах уу?" гэвэл залуу "Чаднаа." Шүүх танхимаас эмэгтэйгийн төлөөлөгч босч ирснэ. "Эсэргүүцч бай шүүгч. Би үйлчлүүлэгчийн биенд дахин хүргэмээргүй байна. Гомдол гаргагч гэсэн дургу байгаа. Эсэргүүцч байна." гэвэл "Яагаад юунд нь дургуутсан гэж? Энэ харанхуй бүдүүлэг хүнийг ариун биендээ хүргэмээргүй байна гэж байна. Манай үйлчлүүлэгч" гэвэл шүүгч "Хэрэг биедээ хүргэхгүй гэвэл энэ шүүх хурлыг хааж хэргийг хэрэгсэхгүй болголоо. Залуу ямар нэгэн сэтлэр бас санамсаргүй байдлаар хүрсэн гэдгийг цахилгаан шатны камераар шүүх баталгааж болж авсан. Үүнийг үзэж болно" гэдэг өргөн дэлгэцээр харуулхад үнэхээр л санамсаргүй хүрчрүү бүдэгхэн дүрс сүүмийж харагдлаа. Танихим чив чимээгүй. Гомдол гаргагч усаж хоолоогоо засаад "Эрхэм шүүгчээ, би зөвшөөрлөө. Нөхөртөөгөө холбоо барих гэж чадсангүй. Хэдий тийм ч намайг хүүхэд гаргах чадваргүй гэдгийг энэ залуусаа амнаас санамсаргүй байдлаар ч болов гаргалаа. Хэрв миний бугууг бариад нэгднэгэнгүй бүгдийг хэлж чадвал би гомдлгүй гэдгээ одоо хэлье" гэж хэлэхэд дөрөвнээс хойш чимээгүй суусан залуу
Одоо надад барих шаардлага байхгүй. Би одоо ч энэ хүүхний байдлыг нэгэнгүй хэлж чадна. Танхим дахиад л бөн шууган боллоо. Худалч, хуурамч. Алив тэгээд хэлээч. Муусаар цагаач. Хараар ажиллагсад гэж орилолдоход шүүгч алах цоглоо. Чимээгүй хүмүүсээ, чимээгүй. Шаардлага гарвал хүн дөрмжилсэн хэрэгээр та нарыг ч баримтлах болно. Ингэж хэлвэл танхим чимээгүй боллоо. Залуу босоод энэ хүүхэн 23 та байхдаа абортонд орсон юм байл. Тэр үедээ өндгөн эс бүрэлдэх суугийг санамсаргүй гимтээчихсэн хэрэг. Хэрэг би энэ хүүхнийг нэг ил барвал тун удахгүй хүүхэдтэй болно. Танхим чимээгүй боллоо. Гэнэт эмэгтэй хүний чангаар зурхран уйлах чимээг гарлаа. Бүгд анхаарлаа хандуулан харвал гомдол гаргагч үс толгоогоо зулгаан уйлж байлаа. Шүүгч. Энэ үнэн үү? Та бурхны өмнө андгаалж хэлнэ үү? Гэвэл эмэгтэй. Тийм ээ, үнэн. Намайг хөөчлөөрэй. Би гомдлоосоо татгалцлаа. Жилийн дараа Монголд хөөрхөн охин тэрсэн хосоод онгоцноос бууж ирсэн нь мөнөөх шүүх танхимд шууган тарсан эмэгтэй байлаа. Дүүний араас мандахар шархуу тэрсэн хосууд хөдлөлдсөн явхагаад тэдгээр хосууд биесээ үл танин. Сүүлд явахс нь мөнөөх л шүүгчийн гэрвэл ачаа. Харин тэдний харж буй хүн тосгоор ирсэн нөгөө залуу маань ажигч гэр хаан Монгол хүний зангаар хоёуланг нь таньж байлаа. Үргэлжлэл би. Зохиолч Сэрчин өвгт үүр цайх. Зохиол их хүн 2 дугаар дэвтэр. Радио редактор Баттуул, компьютер графикч Цэнтава. Өгүүлэгч Хос хоёр. Их Монгол радио 2021 он. Сонсогч та бүхэн яг одоо зохиолж, сэтгүүлж, Хишиг намын дулам сүрэнгийн Учрах тавилан романы 2 дугаар дэвтрийг аль биесны зөвшөөрөлтөөр сонсож байна. Та Учрах тавилан романы 1-2 дугаар дэвтрийг бүрэн ихээр нь авч уншихыг хүсвэл 9986 1086 9986 5080 утсанд холбогдоорой. Хүргэлт үнэгүй мөн бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.